андым эн чи халдыр эн Имбэ. Хараад байна. Юу гинэ? ая андым эн чи халдыр эн тогшооч 25 дугаар суудлаас танаа төр нэвтрүүлэх хэлж байна. Их оронд минь өрөн хавар айлчлаад цаг сайхан уярсан байна. Тэгээд яг нь ер нь бол зөвхөн хинт чамаагүй боловч би хөлөө хавуулаад хэсэг хугацаанд танаа тоныгоо хийж чадлагүй байлаа. Тэгээд бие оторлоо твтээд ах юм бол оторлоо твтэл ах юм байна. Аль болох энэ ч маань явж алах гэсэн. Тэгэхээр баяга тулаад чамаагүй айлдаа хонё гэж утсан юм. Тэгээд миний зүгээр энэ удаад зорж ирсэн нэг ах их бол одоо хүмүүс сайн мэдхүл Мегавуудын Ариун Бат гэж ах байдیں۔ Би бас товчхон ер нь танин гадарлан тэгээд хөл муутай байхад хөл дээр урдан босоор хөлөө хуусан чинь чамд илүү их ирчүүлж урам зориг үгүй шүү. Хөл дээрээ заавал босох ёстой гэдэг урамыг өгчээсэн юм. Тэгээд тэр ахыгаа зорж ирсэн юм аа. Маш том бүтээн байгуулалт хийж байгаа ийм нэгэн Монгол залуу. Тэгээд ажил дээр нэрсэн өдрөө ороод ямарсан танаа таны асууя. Манийг үл ирнэ гэж өстой мэдэхгүй байгаа. би чин яна танай конондо айргийн үнэрт хамар царгаа тудлаасахтанда Ариун Бат хавраа хаана лээ? Харин болох юм дэш аа. Хитэн таатай. Эргээд дэш хаш дараагаар биш мэтлээ. Тэш шатаргаар интлээ өрөө. Интлээ өрөө. За. За тийм нэг гэж. 하루들이게 나가 touchinda 나가 touchinda 주드로 тастаад онгон хүлэгнэ Сайн Ариун Батхаа. За сайн уу. За сайн байна. Сайн аварч гин үү? Таяга тулцсан юу хийж явж байгаа. Гэхдээ таяга цацаад хөл дээрээ баснаа танд харуулах гэж ирж штэ. Тий. Танаас тэл тоглог байна уу? Таж удаж. За мшиг доор үлдсэн байгаа юм. Танд харуулах гэж ирсэн. Танд харуулах гэж ирсэн. Тийм үү. Тий. Ажил төрөлний юу болж байна? Та нөгөө хурдан босоороо хөл урна гэдэг чамд илүү их тэнхээ урам зориг өгнө шүү гэж мэрчсэн болохоор нь босоод ирлээ гэж гайхуулах гэж ирж байгаа. За. Тэгээд Тэгээ сонь. таны ажил хэр босч байна? Гой явахтай явж лээ. Зөндөл ажилдаа. Өнөөдөр бол бас нэг жоохон хонж хийх ажлууд гараад чи таарсан л байна. Тэшгүй дээ. Тэ. Тэгээд таягтайгаа юм нэг түг болохгүй. Ерөөсөө намайг өрөвдөж болохгүй. Аль тохоно ч тол юм бол энэ ерөөсөө тийм байхгүй. Одоо бол асуудалгүй байгаа. Тий. Тэгээд танай өдөр төр чинь тоно л та. Болно. Үйлдвэр дээр онохгүй чамайг анхны одоо юу болгоно. Манай нөгөө загварын машин байгаа. Тий. Тэнд тонуулна. Аха. Харсан бах тийм ээ. Тэг ер нь зүгээр нэг фэйсбүүкээс л харж байсан. Тэнд нэг хонж үзтэй. Тэнд хинч хонж үзээгүй байгаа. Анхных нь үнэмжий болох юм байна. Ингээд ажиггүй болсон байна. За. Төдөөсөн хүн чинь. За суу. За. Би тэр цаана очиж сууч. Энэ цог юм уу? Гүү та Энэ цог. суучаар би тэнд сууч. За. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Ямар сан ойр тараагүй юм бэ? Дамар гэхгүй нь юу? Дамар. Энэ модон дамар байгаа үст. Модон дамар нь харин тийм байна. Ийм одоо ойр харагдаг байх тийм ээ. Өстой харин сонио харагдчих. Хүүхдээ багт л харж ирсэн. Би өнөөдөр энийг нэг юм хийх гэж. За. Хүүдээ зариулаад нэг жижигэн тоглоом хийх гэдэг. Энд ингээ юм бэлтжил чи наа чамд нэрээ маа энийг надад ишнэ хэрэгтэй. За. Тэгээд замын энэ гайг хөлж байгаа танд үгүй. Тий. Одоо ишнэ. Мегавуд гэвэл хаалгаар төсөөлөх баг таныг. Одоо юу гэдэг нь Мегавуудын үүсгэн байгуулад ингээ явж байгаа. Ерөөсөө мужаа хүн юм уу? Би бол зүгээр эдийн засгч юм шүү дээ. Мэргэжил. Их сургуулийн эдийн засгийг төгссөн. Зүгээр яг үйлдвэрлэл гэдэг бол миний хувьд бол бүр багаас ер нь бол нэг үйлдвэрийн инженер болно гэсэн ийм хүсэл мөрөөдөлтөө. Тэгээ зохион бүтээгч гэсэн нэг ийм болох тийм л хүсэл мөрөөдөлтөө өөхд байсан. Тэгээ манай өвөө намайг яг тэр жоохон байхад л ерөөсөө ингээл модон онгоц хийж өгөөл. Тэгэл одоо энэ дамраар чин сарнаа явагч гээл лунохоор хийж өгч ирсэн. Тэгээд тэрийг ингээл тоглоод би тэгээ нөгөө жоохон байхдаа өвөө
ерөөсөө намайг бол одоо энэ техник, энэ зохион бүтээх, энэ юм л оруулсан хүн гэж ойлгод. Манай өвч юм болохоор нисэх хүчний хамгийн анхныг нь одоо инженер юм баггүй. Тэгээд дараа нь тэтгэвртэй гарсны дараа Улаанбаатар хотын анхны дулааны шугамсүүлжээ, цахилгаан дулааны шугамсүүлжээ гэж анх бий болгоход тэрний ерөнхий инженер. Тэтгэвртэй багт манай шиг дуудаж авчирд ерөнхий инженер болгочихсон байхгүй. Өвч өөр инженер хүн байсан болохоор гарын доорх материалаараа өөрөө модцотороос хилэл янз бүрийн юм хийгээл өчтөг, тоглодог. Тийм байсан. Тэгээд тэр юм маань явсаар байгаа л одоо нэг залуу текстийн ордонд ороод 5 дугаар ангиас ахуулаад 10 дугаар анги төгслөө тэнд явсан. Би ч бүр хичээлээ таслаад тэнд очиод суучдаг тийм л хөвгдсэн баг. Яг өөрөө яг цэвэр дураар л явсан юм тий ерөөсөө энэ Өөрөө хүсэл дуртай юм аа. Бүр ерөөсөө тэрүүгээрээ л явсан байна тий. Энэ бол миний л амьдрал байхгүй. Өөрөө л энэгүүгээр би амьдарч чадахгүй л гэсэн байхгүй. Үргэлжил нөгөө юм аа янз янзын зохиогоор бүтээгээл тэрийг л одоо нэг юм бодож штэ тэрийг л бодоол явж идэг. Тийм л хүн байхгүй. Зохион бүтээгч гэдэг чи одоо тийм л байдаг юм шиг байна. Тийм байх. Мегавод компаниуд хэдэн жил болж байгаа вэ? Манайх ч одоо 14 жил болж байна. 2005 онд байгуулагдсан. 2005 онд байгуулагдаад. Тэгээд тэр үед бол одоо барилгын салбар чинь яг одоогийнх шиг юм байгаагүй шүү дээ. Одоо бол бас жоохон унчаад байна. Нэлээд дөнгөж эхэлж ирсэн үе. Тийм. Тэгэхэд бол нэг түрээсийн байранд анх эхэлж ирсэн. Тэр байр түрээслээд гэж анх тэгээд яг юу үйлдвэрлэдэг гэсэн бэ? Ерөөсөө хаалга. Хаалга гэсэн хаалга. Анхны захиалга нэг 87 8 хаалганы захиалга аваад тэгэл тэрийг үйлдвэрлэн гээл. Тэгээ би бол яг хоо техник одоо өөрөө нөгөө юм хийжсэн учраас хаалга бол одоо амархан санагдчихсан л байхгүй тухайд хиймэхэд. Тэгэл яг би яг нөгөө тэр бол гэхдээ манай нэг найз хаалга хийх юм бол одоо барилга ингээ баригдаж байгаа учраас хаалганы зах зээл бол байна. Энэ дээр ингээд хийвэлгээд надад бас хэлэхгүй. Тэр найзтай хамтраад хийсэн. Хоёлоо хөрөнгө оруулалт тэгээд 50 50-аар. Тэгээд менежер зах зээлийн вьюг нь гэрийг нь олъё гэдэг. Тэгээд менежер нэг 88 хаалганы гэр олж иж байгаа байхгүй. Тэгээд би хийх юм. Тэгээд нэг 6 ажилчнаа эхэлж ирсэн. Тэгээд өөрөө 7-ох нь болцсон. Тэгэл нөгөө хөрөө мөрөө бүх юма тавьчихсан. Тэр чинь хөрөөдөж үзээгүй байгаа шүү дээ. Ажлууч үзээгүй тэр чинь мэрэгчлэн байхгүй. Угаасаа тийм боломж байхгүй юм чинь. Тэгэл нөгөө ойролцоогоор иймэрхүү материал орно гэж тэднээс авчираад тавьсан. Тэгэл эхлээ хөрөөдөж үзээл би өөрөө машин болгон дээр нь ажиллаж үзээл за ингэж ажиллах юм байна ингээл тэгээ нөгөө 6-аа зааж өгч байгаа байхгүй. За ингэж ажиллаж шүү гэдэг мал те харуулаа авчвал бас асуудалтай шүү. Тэгэл ингээд бүх машин дээр өөрөө ажиллаж үзээл нөгөөдөлдөө заагаад тэгэл эхэлж ийсэн. Хийх гэж боо юм босон тэр чинь. 45 хоногт л өдөр шөнөгүй хонж тэндэсэн. Бид энд яг 72 цаг унтаагүй. Бүр 1 минут унтаагүй үз. 72 цаг. Сурах нь бол одоо 45 хоногийн нэг 30 хоног нь сургаад сүүлийн 15 хоногт нь хийсэн л гэсэн. Хийсэн л тий. Таны одоо зөвхөн шагналууд дундаас гээл их одоо энэ хугацаанд олон шагналууд авсан баг. Олон ч магтаалыг сонссон баг. Энэ дундаас зөвхөн ганцхан ингэ үзүүлээд за тэр өмнө дөө ганц зүгээр хийнэгээр яг энэ шагналаар л явах хэрэгтэй. Ер нь үнэхээр нэг намайг мэдэрч те яг л одоо юу гэдэг нэг юм намайг нэг юм баярлуулж ямар гоё юм бэ гэд ингээд нэг юм ингээд авсан шагнал маань тэргээд үзүүлэх шагнал нь аль вэ? Хамгийн сүүлд авсан шагнал юм бол энэ Японд үзэсгэлэнд оролцоод авсан шагнал байна. Энэ нэг шагнал байна л да. Энэ хамгийн сүүлд Японоос нэг юм шагнал авсан. Манайх Японд нэг 2 удаа үзэсгэлэнд ороод. Тэгээд Японы модон эдлийн одоо холбоо гэдэг. Модон бүтээгдэхүүн модон эдлийн холбоо гэдэг. Тэрний холбооных нь одоо шагнал байхгүй. Одоо Ишикава гэдэг мужийн. Тэгээд тэр энэ бол яг биднээс нөгөө Японд очиж үзэсгэлэнд бүтээгдэхүүнээр оролцоод тэгээд тэр оролцоод эхлээд Токиод болсон. Токиод тэнд бол өстой бор зүрхээр яваал оролцсон. Токиогийн үзэсгэлэнд маш том үзэсгэлэн. Тэгээд сүйд. Тэгээд энэ үзэсгэлэнд
Токиогийн үзэсгэлэнд орсон чи Токиод тэр нэг холбооных нь яг энэ модон эдлийн холбооных нь дэд ерөнхийлөгч нь манай үзэсгэлэн дээр орж ирээд манай одоо павильон дээр орж ирээд тэгээд тэгсэн байхгүй танах их гоё юм хийсэн байна. Монгол гэж ихэд ийм юм хийдэг гэж ерөөсө бодсонгүйгээд тэгэл баахан явахта Япон ч магтсан шүү дээ бас соёлтой орсож. Тэгэл юм нэлээ юм ярьсан. Тэгжээснэ манайх одоо ингээд би юм холбооны юм ба ингээд нэрээ утсаагаад тэгээд манай үзэсгэлэн одоо жил болго ингээд холбооны хурал болдог. Холбооны хурлын үеэр үзэсгэлэн болдгийг. Япон орон даяараа одоо ингээд манай Японы зөвхөн үндэсний компаниуд оролцдог ийм үзэсгэлэн юм байна. Тэгэхээр хурлаа хийчихэд үзэсгэлэн болдог. Тэр үзэсгэлэнд танахыг анхны одоо гадаадын компани болгож одоо ингээд оролцуулмаар байна гэж санал тавьсан байна. Тэгээд яг та тэр чинь гайхаж байгаа юм чинь тэгээд тэр үзэсгэлэн чинь 3 сард болсон энэ үзэсгэлэн 3 сарын сүүлээр болсон. Тэгэд нөгөө үзэсгэлэн 6 сард болно гэхгүй. Тэгээд амж хулуул гэж бодож байгаа юм чинь. Үзэсгэлэнд оролцсон гэж бас аюух цаг хугацаа ордог. Тэгээд баярлалаа гэж саналыг хүлээж авчаад тэгээд буцсан л да. Гэхдээ хамгийн гоё нь юу гэхээр Японы нөгөө Токиод болсон үзэсгэлэн дээрээс манай павильон авч очиж байгаа бүх одоо энэ бүтээгдэхүүнүүд нь шүү дээ. Тэрийг нэг Японы нэг компани бүгдийг нь худалдаад авсан. Тэр чигээр павильоны бүх юмтай. Тэгээ тэр бол биднээс айгүй гоё байсан. Тэр бол одоо нөгөө шагналаас илүү гоё байсан. Одоо энэ шагнал бол дараа нь авсан л да. Гэхдээ тэр үед яагаад тэгэхээр тэр бүтээгдэхүүнээ яаж буцааж авч явна тийх баг. Тэр бол одоо аюу их зардалтай. Дээрээс нь тэгэл бас л асуудал байсан байхгүй юу? Тэн чинь үний нутгаар очиж тэгээд тэр чинь бид чи яг бүх нөгөө одоо логистик бүх юм сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэл аюу хэцүү байсан л да. Тэгээ нэг Бурма гэдэг манай нэг орчуулагчсан. Тэр маань нэлээд гүйсэн нэлээд чих биднээс хоорондоос ер нь бол нэлээд хүнд байдалтай байсан. Бурмагч маань нэлээд зүтгэсэн. Тэгээд үр дүнд нь харин нөгөө бүтээгдэхүүний маань нэг Японы компани худалдаж авах болоод тэгээ бөөн баяр. Тэгээд чи бас мөнгө штэ тэр чинь бас нилээдгүй гайгүй мөнгө олчих байгаа. Тийм баг. Тэгэл нөгөө онгоцондоо буцаа суугач чинь л одоо нөгөө ямар ч ачаа бараагүй сууж байгаатай адилхан юм болно штэ тийм ээ. За нар бууж гарахаас өмнө танаа хийсэн бүтээлийг харъя. Бом бичгтэй каталог хийсэн байгаа шүү дээ. Тийм бай. Энэ ингээд арьс дархны нэхээс энэ арьсыг аваад тэгээ энэ дандаа цэвэр модоор гэж хэлсэн. Энэ болохоор модыг юм ивэн одоо өмсдөг шүү дээ. Тэгээд тэрийг 2 шилний завсар авчуулаад ингэж хийсэн. Тэгээд сүүлд нь ийм хаалгыг бас хэд хэдийг Японоос захиалж авсан л да манайха. Бид нар шууд онгоцоор ачаалаа явуулсан. Хаалга. Урлаг болчих юм шүү дээ. Tommy. Юу гинэ? Аяа андмын чи хаалгын тогшооч Татагчлаа. Сайлаа бэлтгэр саваа бэлтгэж ямар ч сав бэлгэн байгаа юм. Тий. Одоо энэ дэвтэр юу байршиж ямар үйлдвэрийн дуун чимээ хангинах юм. Энд болохоор зэрэг Оспены үйлдвэр байгуулагдана. Оспе. Оспе автон гэдэг шүү дээ тийм ээ. Одоо биднес нэг Канада шингэл. Тийм. За тэр яг Оспены үйлдвэр байгуулагдана. Энэ бол үндсэндээ одоо эндээс тэр хаалганы хэсэг хүртэл тийм ээ. Юу байгаа? 65 м байгаа. А тэрнээс цаашгаа болохоор 78 м байгаа. Тэр одоо ийм урчган байна л гэсэн үг байна. Энэ яг ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулагдана гэсэн үг вэ? Тийм ур замтай байна гэдэг нь. Зөвхөн Монголын одоо хэрэгцээ гэх юм бол бүх төрлийн автонгуудын жилд орж иж байгаа нэг ойролцоогоо 120 орчим мянган куб байдаг. Гайлын мэдээгээр. За түүний 60 мянган биднээс үйлдвэрлэж байна. Зөвхөн Ос байна. Дээрээс нь MDF гэдэг одоо юуны автон бол байгаа. Тавилганы автон. Тэгээд ламинатын шал байдаг шүү дээ тийм ээ. Шалны бас автон. Тэрийг бас үйлдвэрлэв.
ерөнхийдөө бол хавтангийн их төрлүүдийн энд бол үйлдвэрлэнэ. За тэгээд хавтангаараа бол нөгөө байшингийнхаа үндсэн хан одоо юу гэх юм ханных нь хийцлүүдийг хийн штэ. Хамгийн анхны зомгол хизээ унах вэ? За яг хоо үйлдвэрийг бол биднээс би бол ашиглалтанд энэ ондоо багтааж оруулна гэж бодож байгаа. Тэгтээ болж игэл амжууд одоо наадмаас өмнө гэж бодож байгаа. Тэгтээ бас асуудлууд бол байна шүү. Тий. Гэрэл биш юм уу энэ? Би гэрэл биш. Энэ цонх хохгүй. Стандарт одоо тий. Яг хоо энийг өөртөө зохиогоол хийцэн. Энэ бол тэгээ дотроос ол энэ шатад галж чаддгүй юм. Дулаалга шүршиж хийсэн энийг. Керамик өнгөд. Модч бас өөр нэг шатамхай шүү дээ тий. Ер нь тийм учраас галж чаддгүй юм гэж юу ах вэ? Тэгээ бас илүү бас эмзэгэж магадгүй бах мод. Технологийн хувьд бол яг ингэж одоо энэ хаан эднэр чинь бүгд цутгамж шүү дээ. Тэгээ энэ байшин энэ барилга гэдэг маань өөрөөр үйлдвэрийн барилга гэх зэрэг нэг юм стандарт юм шиг нэг тийм байгаад байна шүү дээ. Энэ дээр бол ингээд цонх нэг 6 талтаа цонх гэж байна шүү дээ. Бүх юм учиртай байгаад байгаа юм байна тийм үү? Гадна талын дизайн, фасад эднэс чинь ингээд. Тэгэхээр энэ ямар учиртай гэхээр арай орчин үеийн шинэлэг стил дизайныг тэг үйлдвэрлэхээр зэрэг тийм биш. Бас нэг ажиллах энэ чинь маш олон юм учиртай юм аа. Ажиллаж байгаа улсууд маань ямар гоё газар ажиллаж байна уу гэж дизайных нь хувьд тийм ээ. Айтайхан нэгд хийж байгаа юм чинь гоё болгоё л гэж зорж явж байгаа байхгүй. Манайхан жад үг хэлэхээр энэ одоо ингээл басаат ч гэд басаад байгаа юм уу хайшаа энэ төр гэдэг хамгийн бүр өндөр төвшнөр нь хэлж байгаа. Амь чухалтайгаа тий. Бүх зүйл нь бүтэх болтойгоо. Босод нөгөө нэг асуудлууд мэдээж тулгарна. Тэгээд асуудал ч өөрөө боломж гэсэн мэт тий ер нь тий. Зя. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Аримбат тэгэхэд одоо яг эндээс нарны энергийг хүлээж аваад байна уу? Тэрийг ашиглаад байна. Гэхдээ яг хоо гэж хэлэх үү одоо юу гэх вэ? Одоо энд бол яг хоо хар юм чин нар одоо дулааныг шингээдэг нарны гэрлийг шингээдэг тийм ээ. Халдаг ш та хар юм. Тэгэхээр зэрэг энэ шилний цаана бол ийм хар хоолой байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хар хоолой чин наранд халаад тэгээд дотор хоолой чин халчгаар зэрэг өрөөнд доторх агаарыг доороосоо сорж аваад тэгээд дээгүүрээ гаргаж байгаа. Тэр хооронд бол энэ халдсан хоолойн дондор нэг өрөөнд доторх агаарч яваад сэлгээд байгаа байхгүй. Тэгээ халж байгаа. Өөрөөр хэлбэл гаднаасаа одоо нартаа өдөр өвлж өвөл бол тийм ээ 100 бол энийг ашиглах арга байхгүй чинь 80 эдэн градус гаргаж байгаа. Зүгээр ерөөс ашиглахгүй зүгээр энийг бол битүүлнэ гэсэн үг. Одоо энэ хөшиг татаад битүүлчихнэ. Өвөл бол хөшгийг нь бол авчих штэ. Тэгэл энэ бол дулаанаа бол ойролцоогоо 53 градусын дулаан гаргаж. Одоо би орон сууцтай эдэн градусын дулааны параар дулаацаад байгаа жишээ зөв санаа хайцуул бүдүүлгэр нэг 60-аас 70 градус авцаа байж байгаа шүү дээ тийм. Яг хоо эн чинь бол 50 градусын 53 градусын дулаан гэдэг бол тэр чинь гэхдээ юунаас шалтгаална шүү дээ. Яг нартаа ямар өдөр байна гэдгээс шалтгаална тийм ээ. Өнөөдөр бол одоо нар ихц тусчих юм байна. Тийм болохоор энэ бол дотроо бол нэг 53 градус. Одоо ороод үзэхэд зэрэг чи дээд талаар нь гарч байгаа халуугаар ингээд гараараа барихаар мэдэгдэнэ. Халуун байна уугүй юу гэдэг. Тэгээ үзэж болно. Тийм учраас бол үндсэндээ бол яг байгалийн одоо юу гэж шууд ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Дулааныг нарны дулааныг л гэрлийг авч дулаан болгож ашиглаж байгаа гэсэн үг. Энэ айгүй хэлбэр аргаар хийсэн хийцтэй. Бүгдийг нь бол өөртөө хийсэн энийг. Бас гаднаас юм авчиж тавьсан юм бол байхгүй шүү дээ. Одоо бид нар чинь ингээд нэг юм дулааны алдагл гэдэг чухал байна шүү дээ. Утаагүй амьдрий гэж яриад л байгаа. Хитэн дээр бомб сайхан үрлээ. Сайхан ингээд бараг тэр цаас чинь нүмрөөд бидний дутаа одоо бидний эрүүл мэндийг хордуулж байгаа юм шиг байна шүү дээ бараг. Одоо энэ технологиг одоо жишээ нэг бүтээх, санаачлах энэ төр нь одоо ямар технологи гэж хэлэх вэ ер нь? Одоо маш энгийнээр хэлэхэд та одоо их мэрэгжлийн үгээр та ингээд яриул би дүүнүүл өнөхөр яаж ойлгохгүй шүү дээ. Яг нарны энергийг дулаан болгож ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Яг энэ бол одоо нарны энергийг дулаан болгох гэдэг нь. Гөө. Нарны энергийг дулаан болгох айгүй олон арга байна л да. Харин тийм бах.
нарны энергийг шууд цахилгаан болгох бас арга байгаа шүү дээ, тийм ээ. Цахилгаан нарны станц тавиад панел тавьж байгаа, тийм ээ. Цахилгаан гаргаад тийм одоо манай жишээ нь ашиглалтанд орсон газрууд байж байгаа шүү дээ. Энэ бол зүгээр хамгийн энгийн зүгээр жирийн биднээс өөрсдөө хийчих боломжтой технологи байхгүй юу? Тийм. Тэр үлээгээд байгаа нь орж үзье гэх үү? Тэгээд. Би яг fashion бол өөрөө харж байгаа дизайны хувьд тэгээд өнгө үзмжийн хувьд энтэйгээ зөгтөж бас хийцэн харж байгаа л. Их бах. Тэгэхгүй бол зүгээр нэг хам дээр авчиж тавьчихаар бас нэг онцгой харагдах. Ярдоолгоо тавьчихвал муухай харагдана тий. Тийм учраас энэ байшинг бол яг энд нь зохицуулж дизайн бүх юм бодож хийсэн байхгүй. Нэрээ зуны халуунд чинь халуун машин хамгийн их халдсан шүү тий. Тийм шүү дээ. Хар машин. Хар өнгө тий. Хар машин чи ерөөсөө хар юм гэдэг чинь маш их дулаан өөртөө шингээж тийм ээ. Халдаг. Биднээс ч нөгөө нэг 100 болгоод цагаан малгай өмсөд байдаг үстэй. тий. Наран даршгүй гэх. Тэгнь. Хар малгай өмсгөөр яадаг үлээ? Халаад байгаа шүү дээ. Хамраас тус сатдаг үстэй. Ерөөсөө. Тий. За зүгээр наа чи зүгээр. Ингээ тагтаага явж нөө. Гайгүй. За энэ байшин бол ямар ч дулаан байхгүй. Өөрөөр дулаан одоогоор дулаан өгөөгүй байна. Мэдээж маш их хүйтэн үед дээрээс нь нар байхгүй бүрхэг үе шүү дээ, тийм үү? Тэр үед бол шалнаас өөр автоматар хална. Бусд үед нь бол өөрөө температураа мэдрээд тэгээ бол нарнаасаа дулаанаа авцсан өрөөний температур одоо 20 градус гэж байх юм бол 20 градусаа нарнаасаа аваад эсвэл өөрөө энэ чинь дулаанаа хадгалаад байж чадж байгаа тохиолдол бол цахилгаанаар одоо шалныхаа усан халаалтыг халаахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөлд энд зарцуулж байгаа дулааны энерги нь бол айгүй бага гарна гэсэн үг. Сард нэг ойролцоогоо 20,000 төгрөг болно гэсэн үг. Дулаанд. Тэгтээ утаа гарахгүй тийм ээ. Нараар өдөр бол нараараа авчиж чинь орой болохоор шаардлагатай үед бол аюугаар цахилгаанаар алчихна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэнд одоо ороод үзвэл одоо тэр нэг нөх ба шүү дээ тийм ээ. Нөгөөдөг чинь байна. Тий. Тэр хан дээр тэр нөхийг очиод дээдлийн ингээ гараараа бариад үзгээр. Ер нь мэдэгдэнэ. Халуун л хийж. Халуун байна. Яг юм паран дээр гараад тавьчих юм шиг санагдчих. Бүлээн тийм агаар үлээж байгаа. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ хоёр талд байгаа ш тэмдэлт нь бас байгаа. За. Тэгэхээр энэ байшин чинь өөрөө маш дулаан алдаг айгу маш бага учраас маш бага хэмжээний дулаан зарцуулна гэсэн үг шүү дээ. Чинь энэ байшингийн дулаан зарцуулалтыг аваад үзэх юм бол одоо жишээ нь киловатт тэнээр аваад үзэл та тийм ээ. 1.6 киловаттын тэн тавихад энэ байшин халаачих боломжтой байгаа байхгүй. 1.6 киловатт чинь маш бага шүү дээ. Тийм байна. Одоо жишээ нь ингээл утаагүй болгоё утаагүй за 100 оруулж ирсэн дараа нь ирэхэд ямар төмөн шидийн технологи орж ирсэн. Тэр бүхэн бол одоо юу гэдэг телевизүүд бүх хэвлэлийн ерөөхдөө орчингоор бол сурсагчсан шүү дээ. Гэхдээ ихэнх нь их өндөр үнэтэй. Зүгээр одоо иргэд худалдаж авах боломжгүй. Одоо жишээ нь энэ хэдэн метр квадраттай байр бай, энэ зүгээр хэдэн төгрөгөнд босоод тэгээд одоо энэ одоо юу гэж хэлэх вэ? Толих үү одоо тий? Нарны халаалтын систем. Эднүсийг одоо ингээд яг ийм хэмжээний залуусуудад баригдсан юм байшинг худалдаж авахд ямар үнэтэй болох вэ? Ер нь хэрлээ хүч чухал байгаа. Одоо жишээ. Тэгэхээр яг хуу энэ байшин ойролцоогоор одоо манай үйлдвэр ашиглалтанд ороход ойролцоогоор 30 сая төгрөгийн өртөгтэй болно. Энд одоо зарна гэсэн үг түүнээр. Энд бол энэ тавилгууд нь орно. 30 сая нь. Тий. Энэ байшин өөрөө 45 м квадрат шүү дээ. Тэгээ одоо энэ тавилга дээрээс нь ширээ тийм ээ. Мэдээ диван орохгүй зурагч одоо энэ тийм ээ тийм. эднээс бол орохгүй шүү дээ тийм. Өргөч эднээс. Тэрнээс бусд нь бол орно. Дотроо чинь индивидуальны одоо бие даасан шийдлэр гэр оролт дангаараа айл тавья. Эсвэл одоо хөдөө орон нутгад эсвэл цусан дээр ч юм уу тавья гэхэд бол дотроо нөгөө септик бохрын нөгөө септик систем дээрээс нь цэвэр усны нөгөө танк шүү дээ тийм ээ. Тэр бүгд орно. Тэгээд өөрөө гаднаас мэдээ цахилгаанаа татчих таарна. Харах бах. Хөдөө бол чинь нарны юу тавиураа тавьчих болно. Тэгээд 30 сая төгрөг ойролцоогоор. 30 сая бол яагаад 30 сая гэж юм гэхээр одоо магадгүй нөгөө долларын анчны чинь зөрүү мөрөө янз бүрийн болж байгаа шүү дээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэн тэгэхээр нэмэх хасах
байж болно. Монгол монголчууд өөрсдөө хийж байгаа тийм гаднаас юу ч байхгүй гэж байгаа тийм. Яг хоо энэ хамгийн гол асуудал юм баггүй. Одоо жишээ нь биднээс орон сууц барьж штэ. Тэгэхээр за арматурын хятаас авч байна. За цемент бол одоо Монголоос авч байгаа. Тэгж. За тэгэл баг бусд нь бүгд авч гаднаас авч байгаа штэ. Энд бол бүгдийн дотроос одоо дотноос за бүгдийн их нь юу вэ? Ямар ч гэсэн одоо биднээс бол обой бодог бол хийхгүй тийм ээ. Гэхдээ манай энэ цогцлбор үйлдвэр ажилтны орсноор энэ тавилгын чинь энэ шалын хийн, цонхын хийн, хаалгын хийн, энэ байшингийн чинь үндсэн материал одоо тэр хаан нэгнээс шүү дээ. Бүгдийг өөрсдөө хийх байхгүй. Тэгээд тооцоод үзэх юм бол үндсэндээ нэг 80 орчим хувь нь дотроос өөрөлдөл үндэсний үйлдвэрлэл биднээс өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн. Тим хэмжээний мөнгө дотоод үлдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор нөгөө дотроо энэ мөнгөө үлдээнэ гэдэг чинь аюул чухал шүү дээ. Тэгэхгүй биднээс маш их хөрөнгө одоо ингээл за ингээл янз бүрийн байдлаар одоо бүтээгдэхүүн одоо юу баялаг бүтээчээд тэр мөнгөө гадагшаал гаргачих чинь гэсэн үг шүү дээ. Байгалийн баялагаа ухаад тэр баялагаа гадагшин зараад оронд нь мөнгө ороод ирэнгүүт нь тэргээрээ гадны үйлдвэрсэн бяцлаг аваад идчих чинь гэж байгаа тал яг адилхан байдал. Тэгэхээр энийгээ дотроо бүгдийг хийн ямар сандал энэ цогцлбор үйлдвэр гэдэг чинь одоо энэ анх удаа л Монгол улсад одоо сүүлийн 30 жил бий болж байгаа. Хамгийн том юм үйлдвэр гэхгүй. Энэ салбартаа. Одоо модны үйлдвэрлэлийн салбар дотор хамгийн том үйлдвэр. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Я. За энд юу болж байна? За ер нь бол яг хоо нүүрснээс багнуурын нүүрснээс газ гаргаж байна. Багнуурын нүүрс шүү дээ. Багнуурын нүүрсийг авчираад гүрэн нүүрс шүү дээ багнуурын нүүрс. Тэгээ багнуурын нүүрсийг авчираад биднээс сая бол 20 кг нүүрс хийсэн. Тэрнээс 20 кг нүүрсээс гарч байгаа газ. Ер нь бол яг хоо манай энэ төхөөрөмчин бодвол хоногт 20 тонн боловсруулах боломжтой. Тэгэхээр одоо ингээд туршилтаар бид нар чинь янз бүрийн туршилт хийж байгаа байхгүй. Багнуурын нүүрсийн, бохын лагийн, хог хаягдлын тийм ээ. Дээрээс нь одоо хунцрын хог хаягдл ч юм уу ингээд янз бүрийн юм. Аднаас нүүрс бол хамгийн хэцүү. Чулуун нүүрс одоо налагын чулуун нүүрсийг хийж үзсэн дээ. Багнуурын нүүрсийг одоогийн төвшөнд бол багнуурын нүүрс хийгдсэн явж байна. 20 кг нүүрснээс хэдийн хэмжээний газ гарах уу? Ямар хугацаанд одоо газ нь гарч дуусна уу гэдгийг шалгаж үзэж байгаа гэсэн үг байна. Тэгээ эн чинь ингээд туршлууд чинь цаашаа зөндөө туршлууд явагдана. Нүүрснээс газ гаргаад байгаа юм уу? Одоо энэ гарч байгаа байдал нэ. Энд яагаад ийм олон хушуу байна вэ гэхээр зэрэг энэ хушуу болгон чинь өөрөө халаалтын нөгөө тогоо руугаа явах байхгүй. Газар халаалтын тогоо руу явах учраас тус тусаар нь гаргаж үзүүлж байгаа. Тийм учраас ийм олон баг. Хог хийхээр бас газ гараад ирэх юм. Хог хийхээр газ гарна. Одоо хахрагийн лагийг хийчихэр газ гараад ирэх үү? Гарна. Гардаг байх. Малын бууц тийм ээ. Малын одоо аргал адилхан гарна шүү дээ. Өвс, хацсан өвс тийм ээ. Солоом, энэ бүгд органик төрлийн бүгд төрлийн юм газ болдог байхгүй. Одоо дулааны бодлуулалтанд ороод Одоо энэ тэгрийг хаанаас оруулж ирсэн юм? энийг өөрсдөө хийсэн шүү дээ. Бодлаа. Өөрсдөө хийлгүй яах вэ? Тийм үү? Энэ удирдлагын компьютер гэсэн үү? Тэгээ компьютер удирдлагын компьютер гэсэн. Өөрөөр хэлбэл компьютераар одоо бүх систем удирдна гэсэн үг байхгүй. Температур, орол гарал тэгээд реакторын ажиллагаа гэл ер нь удирдах болох хянж болох бүх юмыг л энэ дээр авчиж тавьсан гэсэн. За. Хаашаа хогоо хийх. За ер нь бол тэр бункер байна шүү дээ. Энэ бункерлөө нүүрс болон хог гэдгээс ийшээ хийн. Энэ бол дундын бункер гэж байгаа юм. Гадна тал бол маш хэмжээний одоо нөөцийн сав байна. Тэрдүгээ эндүүгээгээд эндээсээ цаашгаа явна гэсэн. Тэгэхээр одоо эндээс дотроосоо өөрөө түрээд тэгээд үндсэн энэ дотор байгаа реактор руугаа хог болон нүүрс тийм ээ. Аливаа түүхийд чинь ороод цаашаа явна гэсэн. Тэгээд энэ үндсэн реактор дотор бол 850 орчим градусын дулаан ялгарч байгаа. Тэгээд энэ дотор бол
түүхийд маань ороод шатахгүй шүү дээ. Шатна гэсэн шатааж байгаа юм биш үхгүй. За. Өөрөөр жигэнж халааж байгаа юм. Аа. Хайр одоо жигэнж халаана гэсэн. Тэгээ халаагаад халахаараа зэрэг одоо дулааны задрал явагдана. Термохимийн арга гэж байна. Тэгээд дулааны задрал явагдан гол шүү дээ. Нөгөө одоо энгийнээр тайлбарлах юм бол олон бүтцтэй одоо нийлмэл бодисууд чинь дан дангаараа одоо салж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд одоо нүүрсэн дотор юм уу хогон дотор альва юм дотор чинь усны уур, чиг, дээрээс нь бусад одоо дэгдэмхийн янз бүрийн бодис тийм ээ. Ингээ бай тэд чинь бүгд салаад ялгарч гарч байгаа. Тэгээд тэрийг ялгаад тэгээд хатуу үлдэгдлийн тэр нь бол кокс болчихж байгаа. Өөрөөр хагас кокс. Коксын бол бутлаад 5-аас 10 микрон бутлаад тэгээд тэрийг бол хуурайгаар нь ашиглаж болно. Дараа нь бас хуурай түш болгож болно. Эсвэл устдаа ойлоод шигмэн түш болгож болно. Газын болохоор зэрэг шууд генератор ажиллуулж болно. Нэг бол газыгаа эндээс гарч байгаа газ нь айгүй чанартай газ байна. Дизель түш болох айгүй боломжтой харьцаа байхгүй. Тэрийг бол дараагийн шатны боловсруулалтанд оруулахад бол дизель түш гарах бүрэн боломжтой болж байгаа. Одоо энэ чинь ингээ пүнкэрлөө хог хийгээд юм уу нүүрс хийгээд одоо ингээ газ олгож байна. За доторх болж байгаа процедур өдр бол би одоо юу гэдэг бас сайн ингээ таны яриа бүрэн гүйц сайн ойлгохгүй байгаа. Одоо чинь за яг ингээ хийх зүйлийг бол одоо чинь аль улсад нээсэн зүйл юм. Одоо та нар гаднах одоо энэ үйлдвэрийн дамжлага энтрийг хийсэн юм уу? Алийг хийсэн гэсэн үг юм. Ерөөсөө энэ тоног төхөөрөмжийг бүгдээр нь бүгдийг өөрсдөө хийсэн гэсэн. Энэ төхөөрөмж бол одоо байгаа үдид бий болсон төхөөрөмжүүдээс технологийн хувьд бол маш том давуу талтай болж байгаа. Яг тэр дулаан солилцоор дулаанаа ашиглах байдал тийм ээ. Өөрөөр хэлбэл энерги зөв ашиглах, энергийг зөв ашиглаж маш хэмжээний энергиэр үүсдэг задлах процессыг маш зөв ашиглаж байгаа. Тэргээр бусдаас хамаагүй ялгаатай. Дээрэс нь одоо түрүү хэлсэн шүү дээ. Дотоос нь тодгоомжоор уур одоо тэгээд юу гэднээс хий болон ингээд гарна шүү дээ тийм үү. Тэр давирхаа одоо уур хэлбэрээр гардаг байхгүй. Альва юм давирхаа гарч ирдэг. Тэр давирхаа бусад төхөөрөмжөндөө тэр давирхаа нь гараад ирдэг. Тэрийг дахин боловсруулах асуудал шингэн түвш маягаар энэ нээт шиг юм хар тосолж гарч ирдэг байхгүй. Тэр нь бол дахин боловсруулахад маш хүндрэлтэй тийм шингэн баггүй. Тэр шингэнийг энд бол бүрэн устгаж байгаа. Өөрөөр хэлбэл эндээс зөвхөн хий тэгээд хатуу үлдэгдэл гарч иж байгаа байхгүй. Хатуу үлдэгдэл гэдэг маань кокс. Тэгээ гурав дахь нь бол хатуу үлдэгдэл дотроо бол юу байгаа? Одоо шороо, ийс ч юм уу тийм ээ. Одоо нүүрс ч юм уу ямар нэг юмтай холилдсон юм байдаг шүү дээ. Тэр нь тусад нь ялгаад авчиж. Тэрүүгээр нь болохоор зэрэг явган замын автан буюу автозамын хавтан энэ дээр ингээ хийчих. Ялгаад. Одоо ингээд энэ автоматар үндсэндээ бол нөгөө үнс шүү дээ тийм үү? Шороо гэдээсэн тэрийг хавтан болгож гаргаж байгаа. Ерөнхийдөө одоо ийм л болно гэсэн үг байхгүй? Хатгаараа. Энэ одоо хатцсан байгаа. Ер нь бол ингэж гарч ирдэг. Одоо энэ нойтон байгаа. Аваад хатаа штэ тийм ээ. Тэр өөрөө эндээс бол хаягдах юм биш байхгүй байгаа тийм ээ. Асхай юм аа тий. Манай инженер залуучууд уу? Тэгээ энэ манай инженер залуучууд. За. Ямар агуу юм бүтээгээ вэ? За баярлалаа. Ямар ч гэсэн иймэрхүү юм бүтээх гээл хичээгээл ажиллаж байна. Ер нь энэ фабрикны хэдэн жилийн хөтөлбөр вэ? Залуучуудын. Одоо энэ бол бидний яг туршиж эхлснээс хойш 2 жил хагастай бараг 3 жил шахуу болж байна. 3 жилийн хөтөлбөр. Захирлын санаа бол нэлээд эртнээс эхэлсэн байгаа. Тэгэл одоо ямар ч гэсэн туршилтын шатандаа л явж байна. Авраг энэ гайхалтай энэ зүйлдээ ямар нэр өгсөн ер нь та нар маань? Энэ төхөөрөмжөнд манай захирал Аббат 1 гэсэн нэр өгсөн байгаа. Энэ болохоор ахын хоёрыг дахин боловсруулах гэсэн үгний товчлол байгаа л да. Тэгээ нэгдүгээр загвар. Энэ бол эхний загвар юм байгаа. Чи яг энд ямар үүрэгтэй оролцсон бэ? Би энэ төхөөрөмжийн электроникийн юм уу автоматжуулалтын ажлыг хийдэг байгаа. Одоо энэ удирдлагын энэ шийдэг усарсан. Энэ төхөөрөмжийг хянж удирдах явуулдаг байгаа. Энэ л санаа нь гараад хэдэн жил болж байгаа юм? Ер нь бол 8 жилийн өмнөөс эхэж судалж ирсэн байхгүй.
Тэгээ 8 жилийн өмнөөс судалж эхлээд судалгааны шатнд чинь бол гадуур дотор маш их явна шүү дээ. Тэгээ гадны ус орнуудаар нэлээд авсан. Өөрөө бас судалгааны ажлыг нэлээд хийсэн. Тэгээ 4 жил гаруй судалгааны ажил яваад тэгээд жил гаруй зураг төсөл дээр үндсэндээ тэгээд эхлээд бид нар энэс өмнө нэг загвар хийж төмрийн хогонд ажилласан да тийм ээ. Нэг загвар хийгээд тэр бүтэхгүйгээд тэгээд гадныхыг дөөрөөсөн. Шууд өөрөөгаа туулаад хийх маягаар оролдохгүй. Тэгээд тэр бол ерөөсө бүтэхгүйгээд тэгээд нэг төмрийн хогонд бол бид нэг нэлээд хэдэн сар ажилласан шүү тэрэн дээр тийм ээ. Тэгээд гаргаж хайсан. Ундаг залуучууд байна. Гэхдээ зүгээр яг нэг юм бас Наранбаатар айл сургууль төгссөн бай. Шинжлэх ухааны технологийн сургуулийн дизайны сургууль байсан. За манай инженер Шүтээсийн механик инженерийн сургуулийг төгссөн. Үйлдвэрлэлийн авч бодлого инженер шүү дээ. Саки масаки. За амжилтсан. Тий туршилтууд нь амжилттай болголтгоо. Тэгээ туршилт дахин туршилт авах тийм ерөөсөө туршаалах хэрэгтэй. Одоо энэ чинь туршаад эцсийн байдлаар авчихсан бол нэлээд хөлбөр орно шүү дээ. Тэгнь. Ямар ч байсан ихний үр дүн бол маш сайн гарсан. Тийм ч учраас бас гадны улсууд маш их хэрэгж үзэж байгаа. Ууццсан. Тэрийг орж байгаа хонох гэртээ ярив. За тэгээ за. За баярлалаа. За. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. За. Энэ өдрийн их ажлын ярдах. Би жоо төгтөө өснөг үед хаягтай таны хажууд нэг доёгноод. Үгүй яах вэ тэгээд. Одоо тийм юм төгшөөгд байх ч яах вэ? Хүний одоо гимтж ирсэн зовлонтой үед ч одоо юу ярих вэ тийм ээ. За нэгсэн цай. Энэ үйлдвэрийн манай ажилчтай галтгооноос сая хийж авчирсан. Одоо ер нь энд хитэ ажиллаж байгаа юм байна. Ер нь одоо мегавуд нэрийн дор хитэ ажилт юм байгаа вэ? Манайх ч нийтдээ 89 ажиллаж мэд. Нийт 89 ба. Одоо ер нь техник технологи хөгжихийн хэрээр ажилчдын тоог багасгаж байна уу? Яг хөө нэг талаараа багсан шүү дээ. Тэр жишээ нь таны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хувьд ч гэсэн юу гэдгийг одоо тий урдны жилсний хувьд ч гэсэн олон хүмүүс хийжсэн бол одоо техник технологи илүү хурцтай хөгжиж явах бол ер нь бол багасдаг уу? Яг хөө нэг талаараа технологийн хөгжөөд ирэхээр зэрэг багасна. Нөгөө талаараа манайх одоо юм том бүтээн байгуулалт хийж байгаа учраас тэр утгаараа нэмэгдэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл мэдээж хэрэг үйлдвэр ашигтай байх үүднээс бол хүнээс одоо хүний ур чадвараас аль бол хамаарахгүй байвал эцсийн бүтээгдэхүүний чанар одоо сайн гарна гэсэн үг. Тэгэхгүй нөгөө ур чадвараас хамаарат эхлэхэр чинь зэрэг тэр хүний нэг тухайн нөхцөл байдлаа шалтгаалж бүтээгдэхүүний чанар өөр болчих магадaltaй байхгүй. Тийм учраас одоо орчин үеийн бол нөгөө бүрэн автомат аль болох тийм ээ роботсон ийм технологи ашиглаж штэ үйлдвэр бол. Сая би нэрээ сонссонгүй саяны төхөөрөмж нэр юу гэсэн бэ? Тэр одоо тэр газ гаргаад байгаа нөхөр. Нэр нь тэр нэр нь тэр чи аббат гэдэг юм. Аббат. Тий. Аббат. Аббат гэдэг нь ахуйн бохирдлыг боловсруулан ашиглах технологи гэж. Товчлол байгаа үстэй тийм ээ. Гүү болохын тулд энэ хог боловсруулах юм хэрэгтэй юм байна. За одоо ингээ утаанаас салахын тулд ингээ хэстэй байна. Ингээл 100 ч нэг бодоол нэг инженерч Монгол инженерчээр аль би Монгол инженер энэ Монгол нэг хэстэй. Таны бол бохирдлоос бохирдлгүй сүлдээ бүр замын авт хүртэл гараад ирж байна тий. Яг гоо технологи боломж бол өргөж байдаг. Тэр технологиг гаргаж ирнэ гэдэг нь өөрөө маш их цаг судалгаа тэгээд хүсэл эрмэлзэл бас байх хэрэгтэй л дээ. Тийм хүсэл эрмэлзэлгүй бол юу ч бүтээхгүй шүү дээ. Энэ чинь ганц Монголд гэхгүй шүү дээ. Олон улсад бас хэрэгтэй зүйл байхгүй. Би одоо энийг маргааш нэг Австри хүн ирэх гэж байна л да. За манай дээр ирнэ. За тэр хүн бол яг Вений их сургуульд Австрийн Вений их сургуулийн профессорудад үзүүлээд тэр бол нөгөө технологийн хөрөнгө оруулалтын сангийн нөхөр байхгүй. Улс болгонд энэ чинь бүртгүүлдэг шүү дээ. Олон улсд бол нөгөө Женевд байгаа олон улсын оюун эмчийн газар бол эхлээд огноогоо аваад бүртгүүлээд хайлтаа хийгээд за энэ бол анхдагч
Өөрөөр энэс өөр бүтээгдэхүүн бол өмнө хийгдээгүй юм байна гэдгийг баталгаажуулдаг байхгүй. Аха. За тэгээд тэр баталгаажуулаад огногоо аваад гараад ирсэн байхгүй. Одоо миний бүтээгдэхүүн. Одоо бүтээл. За тэгтээ бол хайлтаар бол одоо тавтагдчихгүй өөрөөр хэлбэл ижил төрөл бас байх юм бол англи л гэдэг. Тэгэхээр 3A гэсэн юм английн авсан байхгүй хамгийн дээд одоо английн. Ерөөсөө ийм бол одоо байхгүй гэсэн. За тэгээд энийг ингээд бусад орны улсууд ч бас нөгөө патент чинь харж яадаг байхгүй компаниуд ч эдэмшлийн байгууллагууд ч. Тэгээд тэр утгаараа хэд хэдэн газраас холбогдчихл байгаа юм л да. Энэ дээр чи хамтарч ажиллая үзье ярэ гэдэг. Тэгээд сая бол Америкаас бас нэг Америкийн нэлийн гайгүй технологийн компани ирсэн л дээ. Компаниудад захиад. Тэднийх бол яадаг вэхээр одоо нэг цэргийн робот хийдэг, электроникийн үйлдвэрийн бас роботууд хийдэг тийм компани. Тэгээ үзээ явсан бас хамтарч ажиллах талын биднээс ирж байгаа. Энэ технологийн хувьд бол би Монголдо одоо биднээс манай хамт олон хийхтэй. Энэ ч бол биднээс одоо айгүй хязгаарлалтмал ийм технологи тоног төхөөрөмжийн нөөцөөр хийж байгаа шүү дээ. Одоо гараараа л хийж байгаа гэсэн үг шүү дээ. Хийж байгаа гэсэн үг. Тэрнээс бол одоо өндөр хөгжилтэй орны тийм том үйлдвэр лабораторид хийж байгаа юм бол байхгүй. Тэгтээ хийгээд туршаад амжилттай болсон. Сая л харж байна тийм ээ. Биднээс олон жил нүүрснээс газ гаргая гэж ярьлаа тэгтэл бол. Гарч байгаа газын хувьд ч гэсэн айгүй өндөр чанартай газ гарч байгаа шүү дээ. Газынх нь одоо хийнийхээ шинжилгээ хийлгэхэд бол орж байгаа дотор байгаа хийнүүдийнх нь орцсон бол айгүй өндөр чанартай гарч байгаа. Тэгээ гэх мэтчлэн энэ юмнууд нь бас гадны улс орнуудын сонирхлыг татчихлаа л да. Тэгээ яг одоо аз юм уу юу гэх юм тийм ээ. Ямар ч байсан болцсон байна. Тийм. Тэгээ одоо нэг хүний ажил биш бах. Одоо энэ олон хүний ажил байдаг бах. Эсвэл та одоо физик тест лаборант байсан гэдэг ингээд ерөөхдөө сонирхлоороо бас ингээд нухсараа байгаад болгочих чинь үү? Яг хөө ерөнхийдөө нухна л да. Тэгээ нухсаар байгаад. Ягаад тэгэхээр одоо энэ дээр дөрөвний манай нэг хоёр залуу шүү дээ. Нэг нь бол одоо зургийн зурсан. Бүх одоо би бол ингэж би бол зохион. Тэгээд деталаа гаргаад за энэ зургийн зураг л даалгавар болгож өгнө шүү дээ. Тэгээд тэр мэн зурна. Зурсныхаа дараа үзнэ. Дахиад тэрийг янзлна. Тэгээ ингээд угсарсаар зургуудаа угсарсаар ингээд энэ бүтээгдэхүүн болж байгаа байхгүй. Тэгээд зургаа гаргаад гаргасныхаа дараа хийж эхлэв шүү дээ. Тийм. Зурган дээрээ хараад зурган дээрээсээ үндэслэж одоо юу гэдэг юм болохгүй тийм ээ. Хөдөлгөөний чинь бас одоо орчин үеийн програм чинь тийм болсон шүү дээ. Тэгээд тэн дээрээс үндэслээд бүх зургаа гаргаж зурж дуусны дараа үндсэндээ энийг хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ хийгээд угсраад яг зургийн дагуу хийгдэж шүү дээ. Тийм учраас одоо нэг юм төхөөрөмж хийхэд үндсэндээ 3 жил зарцуулж байгаа байхгүй. Одоо бүх деталуудын л өөрсдөө хийж ийн гэсэн үг шүү дээ. Яг тэр ийм стандарт ийм тоног төхөөрөмжүүдэд хаач байхгүй шүү дээ. Дэлхийд байхгүй юм байна. Тэгэхээр тэр болгоны чинь бүх деталууд нь өөрөөр одоо өөр орлуулах чинь таарах юм байвал авчраад хийж болно шүү дээ. Тэгэхээр хийхэд ямар тийм боломжгүй бүгдийг зохиож байгаа учраас түрүүнээ нэг тоосоо гаргаад шүү дээ. Тэрийг хүртэл өөрсдөө зохиож хийж байгаа байхгүй. Яг л яг энэ тохируулж хийж байгаа учраас. Ингээд тийм учраас нэг 3 жил зарцуулсан гэдэг чинь ийм урт хугацаа чинь ийм учиртай байхгүй. 3 жилээ. Зүгээр ингээд за энэ ингээд бүр туршилтуудаа бүгдийг даваад анхны үйл ажиллагаагаа эхлээд одоо бүх хогооч хийсэн, нүрсэж хийсэн, нөгөө мөн лагаач хийсэн те одоо бидний гол асуудал нөгөө лаг штт. Лагаач хийсэн газ болоод тоосго болоод гараад ирэхээр одоо юу гэдэг юм маш их асуудал шийдэгдэнэс тэ одоо бидний амьдралд. Мэдээж үйлдвэрлэлийн шатанд оруулаад олноор үйлдвэрлээд тэгээд биднээс өмнө толгойд байгаа асуудлуудыг шийдэхин тулд энэ ажил явна. Хийгдэн. Тэгтээ мэдээж хэрэг тодорхой хугацаа шаардна. Одоо наадсан олноор үйлдвэрлэхийн тулд мэдээж энийг олноор үйлдвэрийн байгуулах хэрэгтэй болно. Ядчил одоо биднээс өөр ингэсэн бас нэг одоо сайн лабораторитой болох хэрэгтэй болно. Зохион бүтээх буюу механик одоо цех аливаа юм хийгээд гайгүй төвшөнд хийчих тийм төвшингийн
томог төхөөрөмжтэй болох хэрэгтэй болно гэдэг. Зөндөө асуудлууд байна л да. Эндээс гарч байгаа газ чинь дулаан болгож болно тийм үү? Тийм. Тийм шүү дээ. А кокс гарч байгаа коксин ч юм бол нөгөө утаагүй түш яг жинхэнэ утгаар байхгүй. Өөрөөр ямар ч утаа гарахгүй гэсэн үг. Зэв түш. Тийм боломж л байна. Тэгээ энийг бол одоо аль болох хурдан л хийн. Гэтэ наан ажил байна. Наадамаас өмнөөс үйлдвэрүүд нэх ажил байна. Тийм. Энэ одоо байшингийн хувьд хамгийн дөрөвний ажил байна шүү дээ. Өөрөлд ийм байшин олноор үйлдвэрээ бий болох хэрэгтэй тийм ээ. Энэ төхөөрөмж бол одоо параллел ажил нь явна шүү дээ. Тэг яг ингээд энэ цогцоор нь ингээд байшингийн орон сууцны асуудлын дээрээс нь нөгөө дид үтсийн асуудал гэсэн үг шүү дээ. Энд чинь бол үндсэндээ бол хог боловсруулах үйлдвэр төв цэвэрлэх байгууламж гэдэгтэй адилхан одоо бохир ус цэвэрлэх байгууламж тийм ээ. Тэгэл дулааны үйлдвэрлэл цахилгаан бас гаргана шүү дээ. Ингээд тэгээд нөгөө барилгын бас нэг одоо замын хатангийн үйлдвэр тийм ээ. Ингээд цогцоороо шийдэгдэх боломж нь гарч ирэх байхгүй. Энэ манай үйлдвэрийн галтгооноос хийж авчирсан байна. Хөшөр хийсэн байна. Энэ нэг шүлтээ хоол байна. Шүлтээ хоолыг төрүүлж идэх үү? За яасан ч ахгүй. Ер нь ийм үйлдвэрийн ажлыг явуулахад захирал хүн гэж ер нь ямар үргэлжлэх захирал гэдэг нэр нь одоо ажилчдыгаа ер нь өдөртөн манлайлах зохион байгуулах мэдээж байгаа. Тэгээ зөвхөн хувь хүний талынхаа өөс таавал би нэг тийм захирал бай гэж боддог. Миний ерөн зүгээр нэг юм зарчим. Миний нэг баримтлагдаг нэг юм хувь хүний бодол нэг тийм юм аа гэж хэлвэл хүн болго өөрийн гэсэн би нэг тийм хүн байх гэсэн, нэг тийм захирал байх гэсэн. За ихэд хүнд асуулт асуугаад байна. Тэр нь таны юм зүг боддог баримтлагдаг зарчим юу вэ? Захиралгээ зангаргалаад толгойд өргөөд загинж доромжлоод байдаг захиралч байдığım байлээ. Зүгээр бас эвийн болоод ярилцаад халиулах хамтдаа болох талаас нь ярилцаад шийдээд хамтдаа шаашаа явдаг нөхдөөд ч бий. Чи миний үгэнд орсонгүйгээд ажлаас халаад дараачихыг нь авдаг захиралч бий. Янз бүрийн захирал бий. Хүмүүсүүдийг энэ ажилдаа сонирхолтой дуртай болгох зорилготой байх хэрэгтэй байхгүй. Гол юм. Тэгэхээр ажилдаа дуртай байлгахын тулд өөрөө яаж ажиллах уу гэдэг л философи яригдэн штэ. Тэгэхээр тэрэн дээр л байгаа юм л да. Тэгэхээр улсуудыг дур сонирхолтой энэ ажилдаа дур сонирхолтой ажилдаа ирэх сонирхолтой ажлаа таслаад явчихгүй тийм ээ. Тэгээ энэ хамт олон дотроо байгаад хамт олон бас улсуудыг татна штэ. Тэр айгуу чухал. Тэгээ яг ч яг манай энэ хамт олонны хувьд бол их хоорондоо хөвтэй найртай. Одоо чинь хоорондоо зарим улсууд зодтолдог байх ч юм уу янз бүрийн хэрүүл өрөөлөд байдаг байх л. Манай дөр бол тийм юусоо байдаг. Би бол нэг их 30% ажил төрөлтөнд оролцоод байдаг шүү дээ. Би ч нэг янз бүрийн бодоод нэг цаасан дээр төм шийдэм юм бодвол ингээд сууж юм. Ер нь бол өрөөнөөсөө нэг гараад идэв шүү дээ. Гарууд нэг очиж нөгөө төхөөрөмжн дээр нэг харчаал тэгэл дараагийнхаа ямыг бодвол яах вэ гэл тэгэл интернетээр чинь бүх нөгөө холбоотой мэдээллүүдийг аваад тийм ээ. Технологи, патентын мэдээлэлээс ахуулаад тэгээ судалгаа хийгээл ингээд сууж идэх байхгүй. Тэгэл эднээс өөрсдөө л манай авчраа болдог. Сүүлийн үед бол ер нь тийм болчиход байгаа. За. Заавал эдий. Заавал эд. Энэ жоохон хүрцэн байна уу? Айгүй нь. Гоё. Хөшөр. Нилээ хөшөр хийжтэй. Хоноход орой үлсэл босоод идэхгүй. Чиний бүхэнд бол хөлгөөгийн тэсэн чинь жингээ нэмж болдгоо юм байлээ. Тааруулж идэхгүй л ерөөсөө болохгүй. Аяа андмын чи хаалгын тогшооч Галтрын чим өнгөрч ин тээ. Яг энэ хүчин гатларыг явж. Сайхан хоол байна. Энэ хөшөр яаж барахгүй юм. Харин тийм их хийчих. Хөтөд. Амар идэх байх гэж бодсон юм тий. Чамаагийн том бит болохоор тэгж утсан байгаа. За энэ ингээд энэ онцлогны өрөө юм байна. онцлогын өрөө.
Энэ онцлогийн ондонда. Канад хаус гэдэг шиг одоо энэ яг материал энэ төр гаднах материал энэ тэрний юугаар хийд юм бэ юм? Энд чинь ОСБ автан дундаа хөөстөө. Тэгээд ОСБ автан СИП автан гэдгээс арай ондоо. СИП автан ч юм бол тойроод одоо нэг хөөс нь харагдаад байдаг шүү дээ. Хоёртаас хөөс авчирсан. Юу ОСБ-г авчирсан. А энэ болохоор зэрэг бүтэн одоо лего тоглоом шиг өгсөрдөг маягаар ингэж хийгээд тэгээ хоорондоо өгсөрөгдөд явчихна. А үндсэндээ нэг рам одоо моднос гэж бол байхгүй. Шууд ханаараа өгсөрөгдөд энэ дээр таацнаас бүгд бол тэгээ шахлытнаас нод бүгд өгсөрөгдчихдөг байхгүй. Өгсөрөхөд ч юм бол энэ чинь нэг 5 цагийн хугацаа шаардлагач. Энэ юу юм? Энэ болохоор зэрэг температур тохируулна. Одоо өрөөний температур 20 градус гэм бол 20 градус дээр. Одоо өнөөдөр орой болцсон байна шүү дээ. Тэгээ би 20 дээр тавьчлаа л да. Тэгтээ дулаахан байгаа үст тийм ээ. Тэгээ яг хөтөн бол жоохон сэрүүдэв. өөрөө автоматар халаалтад өөрөө тохируулаад юм гэсэн үг л дээ. За тэгвэл тэгээд маргаашглаа хэдэн цагт босцоох юм? Босдгийн ажил эхэлдэг. Та 9-нд маргаашглаа 9-нд. Би бол эндээ хоноо шүү дээ. Манайхан бол бүгд явцсан. Би өөрөө нэг явах гэж байгаа учраас энд хийх юм их байгаа. Аха. Тэгээ нэлээд сууж ажиллана. Нэг тэгж жагаад өөрийнхөө өрөөндөө унтчихна. Тэгээд л өглөө би хөрөөлээрээ. За. За тэгээ сайхан амцгаагаараа. За. За. Мегавуд компани захирал Ариун Бат гэх энэ ахын үйлдвэр дээр энэ ахын амьдралын салшгүй нэг хэсэг нь болсон энэ үйлдвэр дээр нь хонж гинэ. 5-6 настайгаас өөтөөгөө хамтарч аливаа зүйлийг зохион бүтээж тэр зохион бүтээсэн тоглоомоор өөрөө тоглож өвөөгөө ингэрт өссөн ерөөсөө өдий хүртэл ийм мундаг зохион бүтээгч байгаа гэх юм гавья түүний өвөө. Ариун Бат ах бол эдийн засаг мэргэжилтэйч тухайн үед төгрөгийн ханш унахад мөнгө тоолдог машин хөрс зохиож авсан энэ хүний өнөөдөр Аббат гэх энэ төхөөрөмжийг нь харахад хүн нэг л өдөр том амжилтанд хүрдэг юм а гэдгийн том илэрхийлэл нь болно. Бидний түрүү харсан Аббат гэдэг тэр төхөөрөмж бол дэлхийд онцлогдсон дэлхийд ганцхан байгаа дэлхийд ганцхан санаа. Тэр санаа нь бас дэлхийн анхаарлыг татаж байгаа юм байна. Тэгээ тэр төхөөрөмж бол өнөөдөр өөрт тулгарсан ер нь тэгээд ганц Монголын гэлтгүү хүн төрөлхтний том бүтээл болж таарах юм байна. Тэгээд өдөртсөн туршилтуудад авж байгаа энэ бүтээл амжилт олж ерөөсөө ганцхан Монгол биш, ерөөсөө ганцхан Монгол хогон дарагдаагүй дэлхий өөрөө тэр чигээрээ хогон дарагдж байгаа. Тэгээд дэлхий өөрөө тэр чигээрээ агаарын бохирдолтой байгаа. Дэлхий өөрөө тэр чигээрээ дэлхийн тэр олон асуудлыг шийдэж чадах ийм агуу бүтээл яг миний хажуу бууранд өсч өндийж байна. Тэгэхээр энэ амжилт болж бас амжилтаар дүүрэн бас Монгол нутагтаа бас байршиж Монголын хөдлөөс олон зүйлийг хийх баха. Тэгээд хүн ганцхан өөрийнхөө дуртай зүйлээ хийнэ гэдэг нь түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулна гэдгийн хамгийн том гавьяа энэ ах баха гэж бодлоо. Үнэхээр бахтам сайхан юм а. Тэгээд энэ бас өөрийнх нь бас бодож олсон энэ байшинд нь дулааны асуудлыг шийдсэн энэ байшинд нь унтаж амраа да. Тэгээ маргааш үлээ 7 цагт босцгоо. Сайхан амраа. Тахтанар сарэ алсын одоо
Шиний та юлийн өглөө шиний хүрмийн өглөө Хош аваад. Шинэ насад хоёрыг идсэн. Шин сайхан унтлаа. Янзын хувьд улаах юм биш тий. Улаах. Тэгэд агаар цагаан байна уу юу? Бас арай. Биднес нэг юм өөдөг болчих тий. Агаар шин цэвэр агаар хайдаг болцсон энэ төр. Хойноосоо гарч ирснийг богоо юу гэнэ. За. Энэ нөгөө модон чихрийн чинь Оо, ёо. Ишчээ нөгөө зү тийм ээ. сарнаа явууч гэдэг үү? Тий. Сарн дээр явууч юм. Сарны Тухайнхаа үгээрээ бол гоё л да тий. Сарнаа явууч л гэж Тий, сарнаа явууч. л хэлдэг байсан. Ой. Гэтэл тоглоод байна үү? Ингээл тоглоол байдаг байсан шүү дээ. 24 цагийг заримдаа ер нь бол багтахгүй маягтай байна одоо ингээл ажил овоорох биш ажил ихтэй хүнд ер нь. Гүйг тийм гэж байхгүй шүү дээ. Ерөнхийдөө бол яг ажлыг зохицуулж ажиллах гэх юм уу? Одоо төлөвлөж зохион байгуулж зөв цагаад зохион байгуулах юм бол өөртөө хангалттай цаг гаргаж болно шүү дээ. Би одоо ингээд хүмүүсүүд бас одоо өөрөө тэгсэн тэгж ойлгоод тахш байгаа. Намайг л ингээд тасралтгүй ажиллаад өдөр шөнөгөөтэй тийм бол байхгүй шүү дээ. Үйлдвэрийн дээвэр дээр байгаа нэг цонхчин шүү дээ. Энийг үзүүлээ гэсэн. Гэрэл шиг харагдаад байсан. Тэ. Энийг энэ өөртөө биднээс хийсэн. PC гэдэг материал. Хагардгүй. Энэ дотор байгаа үрлийнх нь үл цантуулагч гэдэг. Чиг өрдөд татж авч яадаг нэг тийм байцлаа. Энэ нэг төмрийн өдөр. Тийм дахны төмрийн өдөр. Энэ төмрийн өдрийг бол хэвээр хараад мэдчихэж шүү нэ. Энэ ингээд жингийн өргөд үзтээ. Хэмжээ нь бол ижил байгаа ч энэ арай жоохон бага байгаа. Аль нь хүнд вэ? Энэ хүн юм уу? Тийм байгаа. Тийм ээ. Тий. Тэгсэн мөртлөө хэмжээ нь бага байгаа шүү дээ. Энэ болохоор 58% агуулгатай төмөр байхгүй. Энэ болохоор одоо 86% агуулгатай төмөр. Гэхдээ энэ бол зүгээр оксид хэлбэрээр өөрөлдвөл одоо зэв гэх юм уу та. Энэ болохоор зэрэг одоо ширэн болгоцсон байна. Энийг өргөд үзтээ. Энэ болохоор зэрэг 99.1 мэдж бараг энэ иршгээ байна шүү дээ. 99.8 нутаг төмөр гурил шиг байгаа. Тийм ээ. Тэ. Төхөөрөмжн дээр сүүлд одоо биднээс хийж байгаа гол ажил бол ерөөсөө энийг л гаргаж авах гэж явж байгаа. Одоо л энийг ингээ гаргаад авчиад байж байгаа. Нөгөө бат дээр. Тэрийг ашиглаж шууд ангижруулах, төмрийг шууд ангижруулах технологи боловсруулад байгаа. Тэрийг бас давхар тийм боломж байгаа учраас. Тэгээ энэний төлөө зориул энийг л гаргаж авахын төлөө үзэл байна л да. Бидний ирээдүйд энэ наа гэж хэлээд сууж байгаа. Энэ мэрэгжлийг сонгож байгаа залуучууд хэрэг байгаа бол ер нь нийтээрээ баншгаа сэтгүүлч, хуульч, аюу эдийн засагч ингэ нийтлэг мэрэгжил бүхэн сайхан. Эсвэл ерөөхдөө бол хүүгээ шүмээ шиг сайхан ахуу бүх болгон бүхэн төвшин байр байхгүй шүү дээ. Ер нь бол. Гэтэ тэднээс буруутгаж байгаа юм биш. Ерөөсөө буруутгасангүй. Гэтэ бидний ер нь хандлага зөвхөн энэ шинжлэх ухаан технологийн салбартах мэрэгжил сонголтууд үнэхээр дутуу байгаа юм шиг тань санагддаг юм. Тэгэхээр танд юм хүний нөөцийн ирээдүй үнэхээр хавс байгаа юм шиг харагддаг юм. Мэдээж л дээ. Одоо сайхан би нөгөө их сургуулийн химийнхэнтэй бас очиж лабораторид нөгөө шинжилгээднээс хэлэгдэг болохоор хэдэн багш нартай уулзаад явж шүү дээ. Одоо жишээ нь их сургуулийн физикийн ангид орох оюутан бараг байхгүй ховдсон. Бараг ер нь зарим жилийн хэлсэд авахгүй байна гэж ярьж байгаа байхгүй. Оюутангүй болчиход. Тэгээ яагаад тэгэхээр зэрэг тэнийг физикийн ангид
физикээр сурах үгт олдохгүй байна гэдэг маань суур шинжилгээ ухааныг бол сонирхгүй. Энэ юутай холбоотой гэхээр мэдээж хүн чинь сургуулаа төгсөж гараад ажил хийх хэрэгтэй болно. Тэгэхээр ажил нь бас ажлын байр нь байна уу юу тийм ээ. Тэрнтэй холбоотойгоор бас тийм байгаа. Яг бол физикээр төгсөөд одоо багшаас өөр ямар юу хийх үү гэдэг асуудал тулгарч л байгаа хэл та. Тэгээ хүмүүс бас ойлгохгүй ч юм уу тийм ээ. Тэгээд манад бас тиймэрхүү талаасаа ер нь бас ингээд хүмүүстэй ойлгоц тэгээ тэрийг цааш нь одоо ямар мэрэгжил тэр мэрэгжил маань цаашаа яг хүнд хэрэгтэй болох уугүй гэдэг талаасаа илүү практик талаасаа бас усууд яваад иж магадгүй. Энийг бол тэр усуудын бас буруу биш тийм ээ. Тэгэхээр яг манад одоо нэг бодиттой нүдэнд харагдах гарт баригдах юм ингээд яг ийм суур шинжилгээ ухаан хөгжүүлснээр ийм бүтээл болдгиймаа гэдгийг хийгдэж байгаа юм их ховор байна л да. Хүнд ингээд баригдаад харагдаад байгаа. Тэгээ тэр байгаа жоох юм байсан ш нөгөөх нь олон нийтэд нөгөө танигдахгүй ч юм уу тийм одоо сурахлаа хүрээндээ л тэгэл өнгөрдөг тийм. Тийм болохоор хүмүүс тийм ойлгож байхгүй байдаг. Би одоо ижил боддог юм. Тэгээд тодорхой хэмжээний ингээд үр бүтээл гараад тэр нь ингээд бас нэг хүмүүс энэ чих чухал юм байх шүү гэдэг ойлгож аваад ирвэл бас ондоо хандлага болдог. Тэгэл мэдээж эцэг эхчүүд чинь за ирээдүгөө бод хүүхэд нь уг нь бол физикээр явдаг ч юм уу эсвэл нэг инженер нэг тим юм болох хүсэлтэй байвч тэгээ нөгөө жоох хүүхдүүд ч юм бол эцгийг л харна шүү дээ ерөнхийдөө бол тэгэл нөгөө эцэг их юм за тэгэл юу гэдэг юм нэг ирээдүйд хэрэгтэй мэрэгчлэлтэй эдийн засаг ч юм уу юу ч сургуулаа төгсөөл анхны цалин гараал ерөөсөө цалин аваад эхлэх ч гэдэг юм уу тийм одоо тиймэрхүү юм боддог л байх. Тийм учраас л нэг иймэрхүү явдлаа. Ер нь бол энийг бол бүтцийн үед бас дээр нь зохион байгуулалттайгаар уус бол энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй байх л та. Мегавуд компани ажилтаа авах та зүрх хүний зүрх юу хамгийн түрүүнд хардаг ба одоо сүүл тэгэл ингээ хараад диплом өрөөсөө чухал юм аа сэтгэл их чухал юм аа. Энэ ажил хүсэл байна тэргээд зориод ирсэн зүгээр хүмүүст ямар шаардлага тавьдгийг ер нь таны зүгээр дотроо боддог үнүүзийнхөө зүгээр тэр нэг цаг хүрчлийг гаргахтаа тэр нь энэ төрөнд байх юм шүү. Жишээ нь тэр манай Наранбаатар гэдэг инженер тэр ажлын байраар мундаг байна. Одоо энэ доо юу гэдэг тоогооч ихч мундаг байна гэдэг юм ажлын холын идэв тоогооч ихч мундаг байна гэдэг одоо энэ бүгд ер нь таны тавьдаг ганцхан шаардлага юу вэ? Би одоо орж иж байгаа улсуудыг чи хараад мэдэхгүй шүү дээ. Ямар хүн гэдэг чи. Тэгэл хараад тухайн үеийн өдрийн ажлын шаардлагаас бол хүн авчихна. Тэгэл аваад ажиллаад өөрийгөө тэр хүн харуулна шүү дээ. Ажил хугацаанд. Тэр анкет одоо дипломыг бол би нэх ошиж үздэг. Тэр бол нэг анхаардаг. Яг тэр зэрэг хүн одоо манад энд ажиллаж байгаа одоо жишээ нь төхөөрөмжн дээр одоо энэ гол одоо энэ зохион бүтээх ажил дээр ажиллаж байгаа хэд усуд маань за үйлдвэрийн хөвж гэсэн бүгд танад төхөөрөмж хийж байгаа усуд эднээс яг энэ талын мэрэгжлийн ямар ч мэрэгчлэн байхгүй шүү дээ. Манай Наранбаатар чинь шал хөндлөн модны чиглэлийн мэрэгчлэн дизайнер гэдэг төгссөн тийм ээ. DC. За нөгөө залуу маань бол харин тэр бол одоо электроникийн одоо юу тэр бол тийм яг энэ талын мэрэгчлэр төгсөж байгаа сургууль байна уу гэхээр байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхдүүд чинь ихэнх нь хөдөөний нөхдүүд. Тэгээд ирээд энд чинь өөртөө сурж байгаа байхгүй. Сураад тэгээ ажлыг сураад явчихж байгаа. Энд л бид сургалтаа хийж юм гэсэн үг шүү дээ. 2 сайн гагнур чинь манай энэ дотроос төрсөн. Өөртөө гагнур хийж сураад өөртөө сонирхож байгаа байхгүй. Би тэгээ эднүүд хэлдэг байхгүй усуудаа. Юм сураад авчаад танаас үлдэхээс надад үлдэхгүй. Юм мэдээд авчаад толгоонд дотч үлдэхээс одоо чинь төрөвчөнд чинь үлдэхгүй тийм. Төрөвчөндх мөнгө бол алга болно тийм ээ. Толгоондх мэдлэг бол алга болохгүй шүү дээ. Тэр зэрэг танаас юм сураад авах мэд чинь хамгийн гайхамшигтай. Хизээд хэрэгтэй болно тийм ээ. Хүний тэр сурсан эрдний хүн булаагаад аваа явж чадахгүй. Хүн хаяхгүй гээхгүй тийм ээ. Тийм ухтуунаар энэ усуд бүгд ажилтдаг л да.
Ер нь за дараачийн 10 жил ерөөсөө таны ер нь зүгээр мөрөөдөл юу вэ? Ер нь бол яг одоо ийм л юм төлөвлөж байгаа. Энэ цогцлбор үйлдвэр байгуулна. Энэ бол дараагийн одоо 10 жил, ер нь дараагийн 20 жил хэдэн жил ч юм ээ. Энд хэрэгцээтэй санхүүгийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийднэ гэдгээр энийг байгуулж байна. Гол зорилго нь бол юу гэхээр зохион бүтээх товчоо, шинжилгээ ухааны институт, тэгээд сургууль. Тэр нь яг хөөр зэрэг үндсэндээ бол яг зохион бүтээх товчоо гэдэг маань шинжилгээ ухааны институтыг хавсарч ажиллаж таарна. За энэ дээрээс бол Монголын гайгүй гэсэн зохион бүтээгч хүүхдүүд, залуучуудыг сургуульд авчиж сургана. Өөр багаас нь. Тэгтээ бол бүх зардлыг одоо энэ өөрсдийнхөө хөрөнгөөр шийдээд сургалтын интернет хэлбэрээр одоо энд нь байрлуулад тийм ээ. Тэгээ бүр 10 жилийн одоо 4-5 дугаар ангиас нь авчирч сургана гэсэн үг шүү дээ. Тэгээд эднүсийг сургаад тэгээд дараа нь их сургуулийн төвшингийнхэн сургалтыг бас энд явуулна. Тэгээд энэ чинь үйлдвэр техникийн бааз зохион бүтээх товчоо гэдэг чинь бол маш том үйлдвэр одоо эхний загвараа хийх хэмжээний хамгийн орчин үеийн лаборатори тийм ээ бүх юм байна шүү дээ. Тэр бааз суурин дээр тэр хүүхдүүдийг сурах гэдэг байхгүй. Тэгээд үндсэндээ бол одоо нөгөө Steve Jobs одоо Bill Gates гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл Elon Musk гэдэг ч юм уу. Тийм олон хүүхдүүдийг бий болох миний мөрөөдөл байдаг олноор. Бид яг тэгэхээр Монгол залуучууд, Монгол хүүхдүүд маань айгүй өргөн дэлгэр сэтгэх тийм чадвартай хүүхдүүд байдаг. Зөвхөн миний ингээд ажилласнаар. Яг тэр юмд баригдаагүй бид нар чинь тал нутагт амьдардаг тийм ээ. Ядчил ингээ харахад алсын хараа харагдана тийм ээ. Тэгээ нэг юм 4 хан дотор ингээд эсвэл одоо нэг юм штамплагдсан гэдэг ч юм уу. Тийм биш. Тэгээ тэрийг би зөвөр харж л яаж энийг одоо ингээд заавал гадны юмыг авчираад одоо Стэнфордын их сургууль юм уу, MIT ч юм уу тийм ээ. Эсвэл одоо дэлхийн технологийн одоо сургуулиудын шууд програмыг авчираад хуулаад тавина гэж би бол бодохгүй байна. Үндэсний онцлог тохирсон монголчуудын өөрийнх нь сэтгэл зүй одоо энэ оюуных нь бодлого тийм ээ. Тэрэнд нь тохирсон нэг тийм өөрийн гэсэн програмыг бий болгоно гэсэн боддог байхгүй. Тэгвэл бүх юмыг бид нар ч одоо ингэ гаднаас хуулдаг тийм ээ. Болчиход байна шүү дээ. Тэгээ өөрсдийн юм гэж юусоо байхгүй болсон. Гадаадад юм байдаг, тэнд юм байдаг. Гэтэл чин Монгол хүн ч өөртөө тусдаа өөр усууд шүү дээ тийм ээ. Биднээс чинь шал өөр хүмүүс шүү дээ. Тэр утгаар нь бодохгүй бол одоо сүүлийн хэдэн жил, ер нь хэдэн жил ч юм дээ. Магадгүй одоо тэр социализмын үеэсээ ч ахуулаад тийм ээ. Бүх юмыг л хуулбарлаад дагдаг болчихлоо шүү дээ. Өөрийн толгой гэж бараг байхгүй болсон юм шиг тийм ээ. Тийм байгаад байна. Тэгэхээр тэрийг л тэгмээргүй санагддаг. Үндэсний үйлдвэрлэгч ийдний төрүүлсэн жүүс. За. Шингэлж овно. Энэ том салбартай байна. Энэ нэрснийх нь байна. Айнс чацааны гэдэг. За сайн. Монголын тасаахан шингэлж уугаарай тий. Тэг нэг. Шингэлж уудгийн. Тэгээд Монголын Үндэсний үйлдвэрлэгч. хөвсгөлөөс, арангайгаас, завхнаас жимсээ татдаг. Дүүрэнгээ мордё доо. Сонсондоо ярьлаа. Тий. Наргай сайн гийг орчлоо гадаа. Ийг орж ин тий. Одоо тэгээд таны гадаад модод удаж ирэх бах тий. Тэгнь. Хараа томи. Юугнэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч Шуба. За. За. Хонос нь баярлаа. За иж хонсонд баярлаа. Сайхан бүтээн байгальтаас хаваалцсанд баярлаа. Хүлээ. Хүл зүгээрээ. Зүгээр. Одоо зүгээр бие отолоод иж болохгүй. Ажлаа хийгээд явах хэрэгтэй. Сасандаа хүрээрээ. Хүрнэ. Энийг бэлгэлж. Өө за баярлаа. Тэгээ энэ болохоор нөгөө хөдөр ба шүү дээ тийм ээ. Энэ болохоор эцсийн бүтээгдэхүүн юм Эцсийн бүтээгдэхүүн. Нам хатгалаад гэж. За эзэг ахгүй гэдэг. Надад наа чинь байна да. Баярлалаа танд.
Сасандаа өрөөрэй. Таны үйл хэрэг ганцхан таних биш. Тийм ээ. Монголчуудын дэлхийн хүм бүрийн бас өргөг үүсгэж чухал зүйл. Баярлалаа. За. Өөрийгөө мордъя. За. За. Цаг хугацаа шаарддаг гэсэн тийм ер нь бол. Мэдээж бүх юм цаг хугацаа тийм ээ. За. Бэрхшээлийг асуудалгүй нухчин дараад. Сасандаа өрөөрэй хаа. Баярлалаа. За баяр. Одоо өрөөнд дэс нэг таг хайчээ. Тэг. Тэ? Тэг. Тэгээд хоёр тагтай гэж бодож байна. За баярлалаа. За баяр.